Өргөн барьсан хуулийн төслийн чинь 37-гийн 4-5 энэ байна л да. Тэгээд дагаж орж ирж байгаа хуулийн чинь төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай дээр чинь ингээ хасаагдсан шүү дээ. Тэгээд төрийн компаниудын чинь боддоор өдөр зөвлөлийн тэр 9 гишүүн намын томилгол хийгдчих шүү дээ. Одоо энэ та нар бүгдээрээ мэдчих шүү дээ. Сайн нийслэлийн сонсголт бүгдээрээ харж байгаа. Тэгээд намаар томилогдсон хүмүүс төрийн аудитыг хянуулахгүй гэдэг логик байхгүй да. Намаас томилогдсон тузын гишүүд чинь тухайн гүйцэтгэлүүдээ төрийн аудитыг хянуулахгүй гэсэн ийм зөрчил үүсээд байгаа. Одоо хэдүүлээ ингээд дахиад аудитын төгөлтүүдийг хараад ярихад энэ жишээ нь төрийн өмчтэй холбоотой хөрөнгө байгаа юм. Манай төр өөрөө маш их объекттэй тэрийг бусдад төрөөслүүлдэг. Бусдад төрөөслүүлэхдээ дунджаар 50 мянгаар төрөөслүүлдэг. Бусдаас төрөөслөхдөө хамгийн ихтэй метрик авдрын 171 мянган төгрөг төрөөсөлдөг. Хамгийн багадаа 100 мянгаар төрөөсөлдөг. Одоо та бүгд аягүй сайн мэднэ Монгол банкны хажууд голомт банк байгаа. Тэр жишээ нь одоо төрийн өмч шүү дээ. Тийшээ ягаад төрийн байгууллагууд оруулах болохгүй бусдаас төрөөслөд байгаа юм. За сайн зүрх хариулъя. За тэр байр саамны түрээсийн асуудал энэ үйл биш ээ. Энэ бол төрийн өмчийн одоо цаашдаа бас нийтийн өмчийн хуулийг бас бид нар батлаад явах хэрэгтэй. Шижир гишүүний ярьж байгаа 34-ийн 5, 34-ийн 4-ийг бид нар одоо эцсийн хэлцүүлэг бэлдсэн саналын 16 дээр санал хурааж өөрчлөгч байна. Энийг бид нар гүйцэн боловсруулалт чиглэл авсан байсан юм шижир гишүүнээ. Одоо энийгээ асуудлуудыг Зовчлоо зочин танилцуулъя. Төр сууж ирахгүйсэн үү? Тийм үү. За зоч. Хариултад гүйцээч. 16 дугаар санал дээр одоо таны бас анхаарч байгаа зүйлүүдийг бид нэр одоо засаад хураалгах гэж байна гэдэг зүйлийг хэлье. За энэ үйл бол ерөнхийдөө цэгцлэг эхлэлийг тавина шижир гишүүнээ. Одоо хэдүүлээ төрийн өмч компаниг тойрсон найран дундаа явдаг энэ зүйлүүдийг энэгээр цэгцэл дуусгана. Улс төрийн томилгоонуудыг үндэслэхээр энэгээр хуулиудаар эцэлж дуусгана. Хараат ус гишүүд нь 40-с доош хувьтай байдаг болно. Дузын гишүүдээр ажиллах хүмүүсүүдийн шаардлага тавьдаг болно. Ажлын үр дүнгийн даалгаврын гэрээгээр бид нь үнэлдэг болно. Ажлаа хийж чадсан хүмүүст нь урамшууллыг өгдөг болно. Эсвэл хариуцлагын тооцдог болно. Энэ мэдээллийг нэгдсэн байдлаар улсын хурлд бүрэн хяналт тавьж төсвийн бодлогоор энэ төрийн өмчт компани өр өгөөжийг нийт ард түмэнд хүртээдэг болно. Түүнээс ш улс төрийн нэг шийдвэр гаргаад төмөр зам бариулдаг, жорлон одоо сайжруулдаг ийм зүйлүүдийг хизээж хийлэхгүй. Энэ бүх зүйлүүд ард түмний өмчөө. Тийм учраас энэ нэгдсэн төсвийн бодлогоор явж одоо шийдэгддэг байх. Энэ зарчим